Сайн байцгаана уу үзэгчдээ Дорногой телевизийн D podcast эхлэхэд бэлэн боллоо. За энэ удаа бид нэгэн сонирхолтой хоёр зочныг студид урьсан байгаа. За саяхан U14 насны улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн болсон. За энэ тэмцээнд одоо шагнал 4-р байрт орсон манай давхуу дасгалжуулагч болон амин хөслөн нар ирсэн байна. За юуны түрүүнд бас манай телевизийн урилгыг хүлээн авч цаг заваа зориулан сонь сайхнаа хөөшлөх гэж байгаа та хоёртоо баяр хүргье. Улсын аваргаас одоо шагнал 4-р байрт орсон байна. Бас баярлалаа. Баярлалаа. Урьсанд баярлалаа. За ингээд зочтой албан ёсоор танилцуулъя. За Дамдан Батын даваахуу те даваахуу бол Биен тамир спортын газрын сагсан бөмбөгийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Монгол Улсын боловсролын их сургуулийн Биен тамирын багш ангид төгссөн тийм ээ. За амин өслөн бол ерөнхий боловсролын 1-р сургуулийн хувь гарлал өргөн сумынх багш нь олж ирсэн. Өргөн сумынх. За Монгол Улсын одоо U14 насны аваргын бэлэгдлийн 5 тоглогч буюу халбан тоглодог одоо ийм шилдэг тамирчин байна. Тэгээд амин хөслөн маань ерөнхий боловсролын 1-р сургуулийн 8-ийн ангийн сурагчаа. За ингээд энэ жилийн улсын аварга бол нэлийн одоо ширэн өхөн тийм ээ. 14 насны хувьд гэх юм бол одоо бас л улсын аваргад очиж тоглох юмсан гэсэн зөндөө олон хүмүүс байдаг баг. Тэгээ багшаасаа ярилцлага эхлэе гэж бодож байна. Багш энэ жил хэддэх удаага ер нь одоо улсын аваргад оролцож байна. Яагаад энэ сагсан бөмбөгийн спортод хүүхдүүдээ аваад амжилт үзүүлэх гэдэг одоо жил тутам явж байна. Би бол маш сайн анзаарч харж байгаа. Даваа хүмүүс маань бас өөрийнхөө энэ талаар мэдээлэл өгөөд гурван ярилцлага эхлэе гэж бодож байна. За би 22 оноос хойш одоо ингээд 2-3 жил яг хүүхдүүдийг улсын аваргад аваад нэг 5 дахь улсын аваргатаа л явж байна. Хамгийн анхны жилдээ багш болоод ирсэн жилдээ бас л 4-р байранд гарсан. U13-аар. Тэгээд дараа нь 16 насны хүүхдүүдийг авч яваад шилдэг 8-ийн нуглаан дээр хожигдоод тэгээ бас буцаад ирсэн. Эмэгтэй хүүхдүүдээ Өмнөгов аймаг руу бас улсын аварга үзүүлэхээр явсан. Тэгээ эднэр маань бас 9 сард түрүү жилийн 9 сард тэмцээнд ороод хасагдах шатны хамгийн ихний зоон дээрээ нуглаан дээрээ хасагдаад ирсэн. Тэгээ он гараад бид нэр U14-т очиад сайн амжилттай ингээ оролцоод ирлээ те. Оролцоод ирлээ. Ерөнхийдөө бол маш олон улсын аваргыг богино хугацаанд 2 жилийн хугацаанд юу нь бол 4-5 улсын аваргад оролцож байгаа юм биш үү те. Насны ангиллаар те. За манай амин хөслөнгийн хувьд хэдэн жил одоо сагсан бөмбөгийн спортыг сонирхож хичээллэж байна. Багштайгаа яаж танилцсан амин хөслэн? Сая тэгээд хамгийн сүүлд энэ улсын аварга жоохон хэцүү хүн байв шар хөдлөө. Сая ер нь бол нэг баахан сайн багууд оролцоо. Тэгээд манайх ч гэсэн өмнөх жилдээ хожигдсан болохоор шар хөдлөө. Тэгээд бэлтгэлээ сайн яаж байгаа дараа жил үзье даа гэж таад ирсэн. Тэгээд энэ жил сайн үзсэн. Тэгээд хотын клуб бас сайн бэлтгэлтэй байлаа. Одоо энэ жилээс бас бүр илүү бэлтгэлээ сайн хийж байгаа л 14 даалгавчтай үзэнтэй. Насндаа л одоо оролцсон гэсэн үг шүү дээ. Амин хөслийн хизээнээс хойш одоо сагсан бөмбөгийн энэ спортод дурлаж сагс тоглох болов. Тэгээд би бол 1-р ангиас хойш тоглож эхэлсэн. Анх голцоо волейбол тоглодог байсан. Тэгж байгаа нэг манай нэг өнөө хоёр гээ найздаг байсан. Тэр найз маань ахаас сагс сураад тэгээд хоёулаа тоглолдог бол яа гэдэг. Тэгээ ам тоглолцсон. Шандад хизээ ирсэн. Шандад би 7-р ангид ордог жилд ирчихсэн. Анх 6-р ангид өргөн сурж байгаа. Тэгээд тэмцээнд замуудад оролцоо. Тэгээд давх өгчтэй тараад. Тэгээ багш маань энэ түрээдрээ хоёулаа хамт тэмцээнд оролцсон. Хоёулаа хамт бэлтгэлээ гэдэг. Тэгээд 7-р ангид ирчихсэн. За 7-р ангидаа ирснээс хойш одоо ингээ 2 улсын аваргад орчод байгаа юм тий. Ер нь үндсэндээ тий. Эхний жилийнхаас энэ жил чиний хувьд одоо скил нь ер нь юун дээр илүү ажилласан бэ? Сайжирсан санагдсан. Өөртөө бас урам зориг өгөх хэрэгтэй шүү дээ, тий. Өмнө нь бол бүр хасагдах шатнаас яасан юм шүү дээ. Эхний хасагдах шатнаас бүр хасагдчихсан юм байна. Энэ жил бол бүр хүрэл медалаас баг хасагдсан, тий. Хүрэл медалаас хасагдсан гэдэг чинь зүгээр маш одоо хэцүү гэх юм уу мэдрэмж авч байгаа шүү дээ, тий. Тэгэхээр одоо энэ жил одоо илүү угаасаа анхнаасаа холбож тоглодог байсан уу? Тий, анхнаасаа л холбож тоглоно. Жижигхэн биетэй болохоор тэгэл залтаа сайжруулах хэлчихдэг. Тэгэл холбдог болсон. Тэгээ энэ жил ер нь бэлтгэл тэр их цаг зав зарцуулсан. Энэ жил ер нь бол тэгэл баг хичээл хийгээгүй тий. Тэгэл юм бэлтгэлээ хийх явуулсан. Өдрийн хэдэн цаг бэлтгэл хийх үү? Яг ямар тасвал? Өдөрт бол 2 цаг л бэлтгэл юм. Тэгээд 2 цаг бэлтгэлэхдээ голцоо нөгөө гүйдэг тий. Тэгэл багш хотод очихороо та нар шиг тэгээд гүйдэг хүүхдүүд байхгүй дандаа залт идэг хүүхдүүд л байгаа. Тэгэхээр та нар тэднээс бол одоо ядарна гэж байхгүй гээл. Тэгэхээр гүүх хэрэгтэй, хурд их хэрэгтэй тий.
хөдөлгөөнөөр илүү авах хэрэгтэй. Биеэр багч Биеэр гэсэн тий. багцаад тэгээд хорт хүчээр Хорт хүчээр тий. Тэгсэн чи яг тэр ерөнхийдөө нөгөө арга барил нь сая бас зүв байсан бах тий. Тэгээд сотын хөлтөөс гүдэг хөлтүүд байт юм лээ. Гүдэг хөлтүүд. За давху одоо чиний хувьд одоо Эрдэнэт Miners баг дээр дасгалжуулагчийн хувьар яг ингээд туршлагаа сайжруулъя гэдээ ажиллаж байсныг би мэднэ. Ер нь сагсан бөмбөг буюу одоо манай энэ дорн говьд бол потенциал байгаа штэ тий. Сагсан бөмбөгийн өлгийн нутаг гэж явдаг тий. Маш олон тамирчид төрсөн, маш олон тамирчид дээдлийг тоглодог тий. Одоо ч гэсэн яг хүүхдүүд рүү чиглэж штэ. Мэдээ суур аягүй чухал байна тий. Тэгээ би яг харж хахад манай биеийн тамир спортын газарт явдаг одоо нэг секцний хүүхдүүд яваад байгаа мó эсвэл одоо яг яаж баг бүрдүүлж гэдгээсээ мэдээлэл өгч. Тэгээ яг нөгөө нэг дасгалжуулагч байгаа хувьар те яаж ур чадвар бас техникээ сайжруулад энэ хүүхдүүдээ хэрхэн яаж ажиллаж байна. Анх ажилд ороход бол ер нь зүгээр би биеийн тамир спортын газар ирд секцэнд явъя. Намайг гээд ирсэн хүүхдүүдээс шигшиж авч яваал усын аврах тэмцээн үзүүлэх зорилготой явжсэн. Тэгээд манай Дорногов аймгийн сагсан бөмбөгийн холбоо маань өөрчлөгдөөд шинэ ерөнхийлөгч нарийн бичгийн дарга гишүүдтэй одоо манай сагс тоглодог ах нар бүгд шинжлэгдээд тэгээд яг Дорноговоос нэг хүчтэй баг явуулъя. Тэрийг тэгээд ингээд биеийн тамир спортын газар дээр бэлтгээд тэрнээс одоо нэг 20-25 хүүхэд дуудаад тэрнээс 12-13 яг сайн гэсэн хүүхдүүдийг ингээд авч явжээ гэдэг. Бодлогоор тийм. Бодлогоор тэр бодлого маань одоо сайн хэрэгжиж байгаа. Тэгээд ГБС-ийн багш нар маань хүүхдүүдэд асуудалгүй өгж гин. Тэгээ цааш-таашдын тэмцээндээ илүү хүчтэй оролцох хаа. Яг ингэж яг шигшиг багаараа явбал. Анх бол зүгээр яг өөр дээрээ байсан явж исэн хүүхдүүдэд аваад оруулцуулж үзсэн юм байна. Тэмцээ үзүүлээл тийм зорилгоор л ер нь явжсан. Аха. Зөв. За Эрдэнэт Miners баг дээр яаж одоо туршлага судалсан талаараа бас үзэгчдэд мэдээлэл өгвөл те. За тухайн үед ямар хүмүүс тэнд дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Чиний хувьд бас тэндээс ямар зүйлийг сурч мэдв? Ер нь одоо цаашдаа бас юун дээр ажилламаар санагдаж байна? Эрдэнэт Miners дээр би чинь Дорногов аймагт ирээд нэг 2 сар, 3 сар ажиллаад сургуулаа төгсөөд ирж ажиллаад тэгээд Инхотер огш маань Эрдэнэт Miners багтай холбож өгсөн. Тэгээд 6 сар 7 сарын хугацаанд Эрдэнэт Miners баг дээр яг дасгалжуулагчныхын нарын албанд нь тэгэл ах нарынхаа усын зөвлөлзөө өгөөл. Тэгэл бүх туслыг гэсэн юмд бүгдэнд нь туслаад тэгэл грек улсын мэрэгжилтэн одоо бидний хэлдгээр өвөөгөөс одоо маш их юм сурсан. Тэгээд анарахаас бас маш их юм сурсан. Тэгээд одоо дасгалжуулагч хүн тамирчдыг яг ямар байлгах юм, тамирчин хүмүүс ч гэсэн одоо яг ямар төвшөнд байх хэрэгтэй гэдгийг ер нь маш их сурсан. Мэргэжлийн төвшөнд. Тэгээд ирээд хүүхдүүдтэйгээ зун нь ирж хүүхдүүдтэйгээ ажиллаад дараа жил Эрдэнэт Miners-аас бас санал ирсэн. Дахиад энэ жил ажиллаач ээ. Тэгээд ажлынхантайгаа дээрээс нь багштай ярилцж агаад за би одоо ингээд мэргэжлийн баг дээр биш Дорногов аймгийнхаа хүүхэд залуучууд дээр ингээд ажиллаж үзье агш. Тэгэхээр энэ жилдээ би явахгүй. Ер нь ингээд Дорногов аймагт яг хүүхэд залуучуудаа сурсан мэдсэн зүйлээ эхний сурснаа тий. Эхний сурснаа ингээд хэрэгжүүлээ жоохон заагаад хүүхдүүдтэй ажиллахыг ер нь хүсэж байна гэдэг Дорногов аймагт үлдсэн. Тэгээд цаашдаа гэвэл дасгалжуулагч нарын холбоо гэдэг Монголын дасгалжуулагчийн холбоо гэдэг хотод байдаг. Тэр болохоор бас яг C-зэрэглэлийн CBA зэрэглэлийн ингээд сургалтууд явуулдаг гэл тий англиар. Тийм англиар. C-зэрэглэл нь одоо өсвөрийн тамирчдыг бэлтгэхэд яг юун дээр яг чи юу заах юм? Яг юуг нь эхлэх юм ч юм уу? Тиймэрхүү сургалт явдаг. Сардаа нэг удаа 5 сарын хугацаанд нэг орохдоо 1-5 дахь хүртэл нэг 2 цаг практик 2 цаг онол. Тийм сургалтанд нодлон бас хамрагдаад C-зэрэглэлийн лицензтэй дасгалжуулагч болоод тэгээ тэрийгээ бас л ингээд хүүхдүүдтэй заагаал мэдэж чадсан юм бол ер нь эхэлж өөрөө хотод очиж сураад дараа нь Дорногов аймгийнхаа одоо боломжтой байвал маш их хүүхдүүдэд зааж сургая гэсэн зорилготой байна. Хамгийн хэцүү ялагдал ямар ялагдал байв? Хамгийн хэцүү ялагдал бол одоо саяны U14 л. U13-т бас бид нэр дөрөвт орсон. Тэр бол би багш болоод нэг удааг байсан. Тэгээ энэчээс хүүхдүүд авч явсан дөрөвт орсон. Бас жоохон шаардлагатай. Эднэртэйгээ одоо жил гарагийн хугацаанд тэгэл загнах үедээ загнаал
хамт маазрах үедээ маазраад ийцэн хүүхдүүдтэйгээ дөрөвт орох мэдрэмж бол бас гоё ялээ. Хүүхдүүдээ яаж урамшуулж багш бол дотроо бол ингээд өөрөө тоглохгүй шүү дээ тий. Яг хараад талбайн гаднаас харж байгаа тий. Ер нь одоо сагсан бөмбөгч өөрөө багийн спорт. Дасгалжуулагч эдгээр тэнд байхгүй ч гэсэн чи хамгийн чиний чиглүүлгийн хүрээнд энэ хүүхдүүд яг тэр үүргийг гүйцэтгэж байгаа тий. Тэгэхээр яг юун дээр ингээд яг сургамж авсаа. Манай хүүхдүүд жоохон сэтгэл зүй жоохон муу байсан болов гэж би бодож байгаа. Дээшээ тоглолцсон, дээрээс нэг жоохон том клубүүдийн багтай тоглоно гэсэн сэтгэл зүгээ ерөөсөө бэлдээгүй. Тэгээд сэтгэл зүгийг бэлдэхийн тулд тэнд нэг ч арилж үзлээ, нэг ч эрхлүүлж үзлээ. Ямар зөндөө аргаар л үзлээ. Тэгээд манай хүслээд шарттай тэгэл уйлал нүдэндээ нулимстэй л хүртэл тоглоал бид нэ. Загнуулаад уйлчин гэсэнэ тэгээ гараад тэнд үзээлээ. Үзээл ах. Тэгэл би тэнд яаж чадахгүй нэг сайхан магтана. Тэгээ заримдаа нэг сайхан загнана. Тэгэл сайхан том сургамжийг аваад тэр олон том клубүүдтэй тоглосондоо бас хүүхдүүдчлээ туршлага авч байгаа. Тэнд чи одоо эхний 3-т ордог баг нь бол ер нь л баг тодорхой. Том клубүүдийн байнга тодорхой. Тэгэл баг худлаа ярихынд өөр аймагуудаас ирсэн шилдэг 4-т л орно гэсэн зорилготой. Би бол бас медаль авах гэсэн зорилготой явж байгаа юм чинээс. Клубүүдийн богод яагаад зөхөж унааж болохгүй гэж. Торногов аймаг бол угаасаа үедээ л дэшээ явах тусмаас авах шүү дээ тийм. Тэгээд 200-300 гаруй хүүхдээс шалгаруулж авч байгаа. Тэр клубүүд бол тэгээд өөр сургуулиудын хамгийн сайн гэсэн хүүхдүүдийг л шилж авч байгаа. Манайх бол Торногов аймагасаа л явж байгаа гэдэг үүднээсээ бас жоохон тайвшаа заац дараа жилээ. За ямар ч хийсэн хүслээд бас баяр хүргэе те. Хүслээ болон хүслээгийн багийнхан үзэгчдийнхээ өмнөөс баяр хүргэе. Бие тамир спортын газрын ялангуяа Дорногов аймаг гэсэн энэ гайхалтай те. Нутгийнхаа нэрийг дурсгаад тэнд одоо олон үеийнхээ шилдэгүүдтэй өрсөлдөөд бүр тэндээс одоо нөө шилдэг 5 тоглогчийг болно гэдэг бол бас нэлээ холбон тоглогч нар бол маш их мундаг байдаг штэ тий. Тэндээс бас ялгаж харагдана гэдэг бол хүслээ юугаар илүү одоо ийм сэрэг вэ? Юу илүү чи одоо чиний гаргууд эзэмсэн гэж өөрийгөө харсан бай яах вэ тэр үед? Энэ бол залалт л гэж боддог. Залалт уу тий. Тэгээ дасгалжуулагчийн өгсөн одоо та нар ингээд даалгаврыг гүйцэтгэж байгаа штэ тий. Тэн дээр бол бас яг ажиллах уу? Ажиллана тий. Тэр оновчтой болох үед бол дасгалжуулагч тоглогч нар бөөн баяр үстэй тий. Тэгэл магтаал оновчгүй болчих юм бол ээл гэлдэг. Ерөөсөө тэрүүгээр л явдаг гэж бодож штэ сагсан бөмбөг тийм ээ. Яагаад дасгалжуулагч байдаг вэ гэхээр тий. Тэгэд яг нөгөө тэнд дотор тоглож исэн хүүхдүүдээс ур чадвартай хүүхдүүд бол маш их байсан баг тий. Бараг л одоо баг болгонд л шилдэгүүд байгаа штэ тий. Сая манай нэг 2-ын нуглаан дээр л үгүй 8-ын нуглаан 4-ийн нуглаан дээр юу 120 хүү барж ирсгээ баг байдаг. Тэрний холбогчийн хүчлэгээ өгтөс сайн хөтөлөө тэр. Аль сургууль? Баг зүгээр баг тийм клуб. Тэрний холбон тоглогч бас үнэхээр сэргээ. Ер нь л бас л. Тэгт гой хүүхдүүд хотод байгаа. Байгаа. Янзын. Тэгээд хамгийн гол нь одоо нэг би хотын 33 дахь сургуулийн багш ч юм уу нэг сургуулийн багш байжгаад би нэг сайн хүүхдтэй тэмцээнд л орж байгаа шүү дээ. Нэгээс 2 сайн хүүхдтэй. Тэгээд тэр тэмцээнд орсны дараа яг тэр 1-2 хүүхэд нь тэр сургууль нь орохоо болонгууд тэр 1-2 хүүхдийн клуб руу авчихшин. Аль нэг клуб руу ороод тэгэл тэр клубүүд улам хүчрэгжээл тэгэл нөгөө нэг улсын аврах доктор медаль аваад онгод хүүхдүүд одоо амжилт урамшаал тий. Авахын төлөө тэгээ тэр клубүүд улам хүчрэгжээл одоо манайт нь үзэхэд улам л хэцүү л. Тэгээд одоо сэтгэл зүгээр арай нэг юм байсан гэж штэ тий. Мэдээж одоо тэр бүр өдөр тутамдаа тэр хамгийн шилдэгүүдийг шигшсэн хүүхдүүдтэй тоолж байна тий. Тэгээд тэгэхээр одоо яг хоо энд байгаа нөөцөндөө тулгуурлаад яаж ажиллах та одоо ажилламаар юм байна гэж бодсон. Манай хүүхдүүд хэр одоо энэ сагсан бөмбөгийнхаа спортод дуртай, залхуу биш те, сахилга баттай байна. Юун дээр дутаад байна? Нэгтвэл говийнхан бол ер нь нуруугаар дутдаг. Тэр бол үе үед л баг. Тэгээд тэрийг юугаар нөхөх вэ гэхээр одоо хурдаараа нөхөж тоглолдог. Тэгээд хоёр дахь юм бол манай хүүхдүүд одоо байнга тогтмол нөгөө нэг
нэг төвшөнд дээшээ гарч иж тоглохгүй эсвэл нэг унчаад ч юм уу эсвэл гинт дээшээ гарч ирснээр дээшээ гарч ирээ нөгөө хүчтэй багуудтай өрсөлдөх сэтгэл зүйг эсвэл ихнийхээ шатнаас унчихгууд сэтгэл зүй дээр нь ажиллаж одоо тогтмол тэмцээн үзүүлж байх юм бол бидний амжилт ер нь тэгээд цаг хугацааны асуудал гэж харж байгаа би. Ямар ч асуудал. Тэгээд хүүхдүүдийн сахилга хотны тал дээр бол би бол өөрөө бас нэлээд сахилга хоттой хүүхдүүдэд нэгт цаг байр тий одоо хичээл амарсан сая өвлийн 1 сарын хугацаанд бид нэр 2 өдрийн бэлтгэл хийдэг. Төмөр өргүүлнэ. Тэгээд өдөр нь одоо кросс сагсан бөмбөгийн бэлтгэл ордог. Тэгэхгүй хичээл эхэлчихээр бас сонгонтой хичээлтэй хичээлээ хийх хэрэгтэй гэл. Тэгэл бид нэр одоо өвлийн 1 сар, зуны 3 сарын хугацаанд л яг сайн бэлтгэл хийж чадчихна та. Тэгэхээр энэ хугацаанд бол маш идэвхтэй ажиллах хэрэгтэй тийм. За тэгэхээр хүүхдүүдтэйгээ ер нь хэр одоо өөрсдийнхээ тамирчдаас суралцж байна. Одоо жишээлбэл инхий одын бодолтой зураг өмсдөг нэг. Инхий од юм. За инхий од бол одоо монголчуудын том найдвар байгаа тийм. Мөн одоо 3-ыг харьцан 3 гэж манай Монгол улс бол дэлхийд хамгаалчлаа. Сагсан бөмбөгийн спорт бол нэр үнэхээр одоо мандаж байна те. Энэ өөрөө амжилтууд бол манай одоо энэ өсвөрийн тамирчид, манай тасалжуулагчдад их урам зориг өгдөг болов уу гэж бодож байна. Ер нь энэ дээр бас хүүхдүүдээ хэр мэдээлэл солилцдог уу? Ер нь мэдээлэл маш сайн хэлдэг. Одоо сагсан бөмбөг маш сайн өгч байна хүүхдүүдэд те. Одоо миний үед гэх юм уу сагсан бөмбөгөр бол чи хоолоо олж идэхгүй. Зүгээр бараг л бойл хичээлээ хийл гэдэг байсан. EBS-ийн багш нар одоо манай ээж ч гэсэн одоо яг тэгдэг л хоолоо идчихаа шүү. Баталж байгаа шүү. Тий баталж байгаа шүү. Тэгээ ер нь тэгдэг байсан. Тэгээд амин үслэнгийн ээж ч гэсэн яг нодлон над руу залгаад би хүүхдээ сагсан бөмбөг тоглуулахаа болио. Тэгээ хичээлээ хийхгүй байна. Ерөөсөө. Тэгээд би хэлсэн байхгүй. Танаа хүүхдэд ингээ ирээдүй байгаа. Тэгээд яг сагсан бөмбөгөөр нь явуулж чадна гэх юм бол сагсан бөмбөгөөр одоо Монголд бол хоолоо олж идээд бараг сайхан бүр сайхнаас даваад сайхан амьдрахаар боломжтой болчихлоо шүү дээ. Тэгэхээр хүүхдүүдээ л та нар ингээд маш сайн ивент тэгэл явуулчих би хүүхдүүдийн чинь ингээд маш сайн тэмцээн үзүүлээ, маш сайн бэлтгэл хийлгэе. Тэг ингээд явуулъя. Тэгээд хүүхдүүдийг нүдэн нээгдээсэ гэдэг зорилгоор одоо манай дээдлийг яах нар ирүүл байнга уулзуулдаг. Хотод одоо бид нар тэмцээнд очих болгондоо өөртөөс нь асуугаад хинтээ болсоор байна. Хүссэн дээд лигийнх нь баг дээр очиод уулзуулъя гээл тэгэл Эбс дээр очиж уулзсан, Эрдэнэт Майнерс дээр очиж уулзсан. Тэг ямар легионертэй уулзмаар байгаа, ямар дасгалжуулагчтай уулзмаар байгаа. Энэ хүмүүсээс яг юу асуумаар байгаа юм ч юм уу. Тэгээ оюутны лигийн ямар баг дээр очимоор байна. Ер нь л хүүхдүүдийгээ тэгээд бас шандаас гараад Улаанбаатарт очиод тэнд хүмүүс яг яаж чигээд ингэж амжилттай яваад байгаа. Тэр бэлтгэл 2 цагийн бэлтгэл дээр бас өөрсдөө за бид нар ингэж хичээх юм бол окей болох юм байна гэдэг зүйлийг аваасаа гэдэг үүднээс ер нь тэмцээн болгон дээр л бүх багууд дээр очиж үзүүлдэг, уулзъя гэсэн хүнтэй нь уулзуулдаг. Тэгээд амин үслэгчин ээжтэй нь яриад бүр өргөнөөр шилжүүлж авчирсан юм байна гэж ойлгосон зүг өнгөрсөн жил те. Тэгээ тэр процессыг манай үзэгчдэд хуваалцаж болох уу амин үслээ. Чи ингээд сакс тоглоно ээж би ингээд шандад ингээд амьдрья гэх мэдээж энэ чинь тогтцсон тэр нутаг байж штэ тий. Тэндээс ийм шийдвэр гаргаад ирэхэд бол гэр бүлийнх нь яаж хүлээж авч ив. Гэтэл чи өнөөдөр Монгол улсын одоо шилдэг одоо тий насныхаа тий англилд бол бас шилдэг өсвөрийн тамирчин болцсон байна. Энэ хүртэлх замнал ямар байв гэд хоёлаа нэг тавчхан яри тий. Би юм л тэгэл өргөн зурж байхдаа багш намайг нааш үрээдэр гэдэг тэнгууд нь би ээж данхалж байсан. Чи өөрөө яаж хүлээж авсан багштайгаа ингээ уулзаад энэ хүний чинь бол танихгүй байсан шүү дээ. Замаа үдэ танилцсан байх тий. За. Тэгэл тэгэхэд бол гоё л байсан л та үрээдэр гэдэг. Юу ах нь Дорноговт ингээд биеийн тамир спортын газар ажилт юм аа. Чи манад ирээд 3 сар бэлтгэл хийгээд үзээ гэдгсэн баг. Тэгэл би ээжд очиж хэлжсэн. Би 100 тэнд очиж бэлтгэл хийя гэд. Тэнгүүд ээж чамд очиод байх газар байхгүй шүү дээ. Тэгэл би ер нь хамаатнуудаас асуугаад танад ажиллах гэл. Тэгэл анх асуудаг. Тэгсэн чинь эмээ нөгөө нэг энэ ажилд ороод тэгэд би эмээтэй хамт ижиж гэсэн. Бараг бүгдээрээ тэгэл 100-нд байж байгаа л тэгэл 9 сар хичээл орохоор төхөөлөрөнгөт лээж заа чамаа шилжүүлье гээл. Тэгэл намайг шилжүүлэл бүгд бөөнөр шилжээд ирчихсэн. Тэгээд одоо чамааг шилжүүлэнгүүт гэр чин дагаж ирсэн юм уу эсвэл чи зөвхөн ирсэн юм уу? Бүгдээрээ л дагаж ирсэн гэр. Бүгдээрээ сан шанд руу одоо ингээд чиний одоо энэ сонирхлыг гэр бүлээрээ дэмжсэн юм уу тий?
баяр хүргийн амин үслэн гээж гэр бүлийнхэнд нэмээд нь хамаатнуудад нь те. Тэгээ чи ингээд тэр 3 сарын хугацаанд гэр бүл чинь ингээд бас нөгөө нэг өөрөө мэдгийн хаана байх ингээл тэр одоо байх айлаа ингээ өөрөө хайгаад те. Тэгээ зуны 3 сард бэлтгэл хийгээ чамд ингээд ямар мэдрэмж авч яв ямар одоо илүү ийм цаашаа суралцах хэрэгтэй гэсэн үсэл тэмүүлэг гарсан байна. Маш их гарсан. Тэгээ өргөнд бэлтгэл хийдэг байсныг бол хамаагүй их бэлтгэл хийдэг. Өргөнд бол тэгэл очиод жоохон гүйж байгаа за тоглол гээл тэгэл тоглолцдог байсан. Ямар ч тийм өсөх юу байхгүй тэгэл зөв тоглоогоо л тэгэл. Энд болохоор 3 сар яг яасан. Ямар бэлтгэл хийсэн яг ирээл тэгэл бүх юмаа сайжруулсан, залалт хийсэн, хурд хийсэн тэгээд бие үчээ сайжруулсан. Хоолтон дээр хүртэл одоо анхаарч байгаа зү тий. Ер нь одоо ингээд яг эдгээр чинь өсвөр нас руу орж байгаа болохоор тий. Өсвөр нас руу орж байгаа. Тэгэл гоё хүүхдүүдийг бас жоохон өндөр болоосаа гэдэг үүднээс л одоо би хоолтон дээр хүртэл ажиллаж шүү дээ тий. Тэгээ дээрээс нь маш сайн төрнөкнээс зүгдэн. Одоо манай нөгөө нэг Эрдэнэ Баянарт ажиллаж исэн манай төмөрийн тасгалжуулагч грек мэрэгчлэлд бас иржсэн байхгүй. Тэрнээс тэгэл заримдаа чадсан. Манай хүмүүс итгэхийн намхан байна яах вэ? Тий. Сайн төрнөкнөөс зүгдүүл эрт унтуул гээл. Тэгэл бид нэр би энэ 100 анхудаа нэг байрлал бэлтгэл хий үзье гэд. Энэ 100 16 насны хүүхдүүдэд авч байрлаж бэлтгэл хийсэн. Тэгэл хаана? Бинтер спортын газар. Матраас дэвсэл. Матраа дэвсэл тэндээ унтаал тэндээ олоод өглөө ингэж хэр удаа. Бид нэр ер нь нэг 21 хоног байрлана гэсэн төлөвлөгөөтэй байжгаад тэгээд нэг жоохон 14 хоногийн хугацаанд яг байрлаа. Тэгээд хүүхдүүдэд буулгаад тэр хугацаанд эрт унтуулж байгаа нэгт бид нар нэг 9 цаг гээл гадаа гарч сэрүүнд нэг оройн тооллого хийж жоохон маазарч хоорондоо хөвчлөлтэй байжгаад 10 цаг гэхэд яг бүгдийг нь унтуулад өглөө тэгээд нар гарахаас өмнө говийн нарч одоо гарч 5 өнгөрөөгөө л гарна шүү дээ. Тэрнээс өмнө гарч хүүхдүүдэд заавал гүйлгэн тийм гүйжээд шил дийлгэн ирээд дүүшин цаг хүүтэн дүүшинд оруулаад унтуулаад хоолыг нийтүүлээд өдөр нь бэлтгэл хийлгээл хоолыг нийтүүлээд оройн бэлтгэл хийлгээл. За 14 хоногийн хугацаа ямар өөрчлөлт гарсан? Одоо тэгээд нэгт утас оролдохгүй болохоор эцэгүүд бас амар баяртай байгаа. Тий. Бараг бид нар утсаа оролдохоо болихээр л эдгээр чинь шөнийн 1-2 хүртэл яадаг. Багштай баярлаа. Тэгээ энэ жил энэ 100 арай өргөн цар хүрээтэй эднэртэйгээ ахлахынхаа тэгээ боломж нь байгаад бүр тусдаа өөрөө гаргаж чадах юм бол эмэгтэй бага аваад баярлаа гэсэн л зорилго. Илүү томоор байрлах юм тий. Тэгэхээр энэ дээр мэдээж төсөв мөнгө одоо мэдээж дэмжлэг ар гэрийн одоо урамшуулсан тэр одоо санхүүгийн дэмжлэг гэдээ бүхэл хүний дэмжлэг хэрэгтэй тий. Тэгэхээр ээж аав нар минь ямар ч байсан ингээд даатгаад үзээр аягүй гоё сайхан үр дүн гарах бах тий. Ялангуяа өндөр болох гэдэг чинь багш нар өндөр болох гэдэг тий. Гоё хүмүүс намхан гэдэг. Яагаад өндөр болж болохгүй юм? Аха. Багш нар ер нь яг үе үед яг тэрэн дээр ажиллаж исэн юм уу гэдэг нь бас тодорхой бус тий. Тодорхой. Тэгэхээр тэрэн дээр нь ч гэсэн жоохон ажиллаад үзье. Дээрээс нь хүүхдүүдийн ч гэсэн ер нь бол та нар заавал мэрэгжлийн тамирчин болох шаардлагагүй. Гэхдээ сагсан бөмбөгөөс авч болох маш гоё зүйлүүдийг ингээд аваарай. Тэ. За тэгээд аваад үр дүн гарч байгаа манай амин үслэн байна. Тэгээ нөгөө түрүү ярьжсэн. Тэгээ энэ дээрээ 3 сар дасгал хийгээд байсан чинь бэлтгэл хамрагдаа. Тэгээ ээж аав гэр бүлийнхэн ингээд дэмжихэр болоод сайн шандар барьсан байна тий. Манай амкач нэг бүр хур говьос хойдл их говьос наашаа ирдэг гэсэн чинь. Их говь гэдэг чинь нөгөө жуушны баазын тэндээс эмээ өөр тэнд ажилладаг. Тэгэл тэндээс заримдаа гүгээд ирчих үү. Алхаад ирчих. Тэгээ заримдаа би хөрөж өгнө. Дугуй унаад бас ирж болно шүү. Тий. Дугуй чинь бас нэг кросс штэ тий. Тий бас болно хэгтрхи хоол байвал тий. Гэтэ болох байсан юм байна тий. Тэгэхээр яг алхаад гүгээд тэр холоос ирнэ гэдэг чинь маш их хүсэл тэмүүлэл байхгүй тий. Өглөө ингээд тэр цагт босоод тэгэд чиний ингээд амьдралын хэв маяг одоо энэ сагсан бөмбөгийн спортоор хичээлээд эхлэнгүүд их өөрчлөгдөж байна. Одоо хэдэн цагт унтдаг вэ? Одоо л 10 үгээл унтаж байгаа. Ер нь унтрах хичээдгүй тий. Тэгээ өглөө эдэс ирэх үү? Өглөө тэгэл хичээлтэй үедээ 7 гэлсэн. 10 цагт унтаж байгаа юм чинь хангалттай өглөө бүр сэрүүлэггүйс ирнэ шүү дээ тий. Гоё юм аа. Сая ээж гэр бүлээс нь тоглолтын ашиг үзсэн байгаа юу? Ер нь хүмүүс очиж үзсэн үү? Дэмжсэн үү? Ганц хоёр эцэгхүүд ирж үзнэ. Тэгээд бас би өөрөө битгий үзэгд юм аа. Дээрээс нь эцэгхүүд нь байх юм бол хүүхдүүд чинь биеэ бариад ч юм уу ямар нэгэн асуудал гаргаад тэгээд дээрээс нь утсын ч оролдуулдаггүй би улсын аврагтай байхдаа хурааж аваад одоо тэгээ сошиалор бол бас бөө юм болно хүүхдүүд өөрсдөө гэж бодох. За тийм ээ тийм тий. Тэгэл утсын нэг 7 хоног бол тийм биш ер нь бол тий. Буудалтай очиж унтна хоолоо идэнэ. Тэгэл багшаа бид нар нэг уцаа цаг мундаг тоглоул өгнө гэж. Уцаар нь бод биш те багш нь одоо давах хүчин тэгэхээр ганцаараа л одоо ингээд тасгалжуулаад яг л ганцаараа бүгдийг ингээд аваад дагаал яваад энэ туслах мөслөх байна уу?
байхгүй. Заримдаа нэг 16 17-тай хүүхдүүдээ аваад тасчихдаг. За надад авч яваад туслаад дүүнэрээ ядаж унтуулж хөвтүүлээд тэгээд ног ядаж плетэнд явцсан байхад дүүнэрээ ингээд томоотой байлгах. Тэгэхгүй бид нар чинь нөгөө нэг байнга байрлаж байгаа буудалд очиод ямар нэгэн асуудал гарах ч юм бол биднийг бас ахаа байрлуулахгүй бол бас хэцүү. Тэгээ хэд шууг гэх юм уу те мэдээж өсвөр насныхаа юм чинь хөгжилтэй юм зөндөө байхгүй бол бас. Тэгээ ингээ багийнхантайгаа ер нь ингээ нас насны багийнхантайгаа ингээ хамтраад ажиллаад те хүүхдүүд маань ингээ өдрөөс өдөр сайжирч байна, өдрөөс өдөрт үр дүн гарч байна, ирээдүйд ч гарна. Тэгээд хүүхдүүдэд хамгийн их захиж хилдэг зүйл нь юу вэ багш хувьд? За ээж эхлээ шавьяас нь асууч багш нь юу гэж хамгийн их бэлтгэлээсээ хэлдэг шүү дээ. Та нар одоо хичээлийн дург бол бэлтгэлээсээ гэлдэг. Дург бол. Гэтэ хичээлийг ч ихсэн орхитуулж болохгүй те. Мэдээж тэр хэрээр нөгөө бусад хүмүүс бас нөгөө шаардлага нь өндөрсөөл явчихж байгаа шүү дээ. Багш нар болвол те. Аманд нь орчихгүй тул хичээлээ чигээл дасгалаа чигээл ингээл явахгүй бол те зэрэгцэл. Тэгээ ирээдүйд одоо ямар мэрэгчлээ болох гэж байна? Тэр багш дасгалжуулагч юу? За энэ хүүхдийн зам нь угаасаа тодорхой хоолоо олж идэх ч байгаа бай. Хүүхдүүдэд юу гэж захидгаа? Нэгт одоо бэлтгэлээсээ ивэл одоо сагсан бөмбөгөөр ингээд амьдж болно. Хоёрт тэгээд үнэхээр бэлтгэл хийгээд сагсан бөмбөгөөрөө амьдрахгүй гэж байвал зөв хүн болоорой л гэж захидаг та. Бэлтгэлээ сайн хийхийг яг жоохон детальчлаа задлуул яг юуг сайн хийх хэлж байгаа вэ? Одоо нэг ийм асуудал гардаг байхгүй. ЕБС-үд би өөрөө байхдаа хичээл судлална гэдэг нэг юм байгаад байгаа байхгүй. Яг гоо тэр бол хичээлээр ингэ явах чаа би бол яг тамираар яваад дасгалжуулагч болох чаа гэдэг хүнд одоо миний л бодол. Математик, хим, биологи гэдэг бол ерөөсөө жоохон хэрэггүй. Тэгэхээр тэрийг заавал үз тэр хичээлдээ суухээс илүү яг сагсан бөмбөг гэдэг зүйлдээ жоохон зүрх сэтгэлээ зориулаад өөр юм руу ингээд салгардахгүй ч юм уу. Тийм байх юм бол энийг нь дэмжээчээл гэдэг юм тийм. Дэмжээчээл эцэг хүүд дэмжихгүй. Эцэг хүүд чинь яг үнэхээр амар сайн бэлтгэлээ хийгсэн хүүхдийг л аваачаал. Тэрүүгээр нь бас хязгаарлаад байна тийм. Тим сонгондоор заавал одоо урлагийн үзлэг гэхэд л нийтдээ флаш моб бүжгэлдэг болчлаа гингүүд л урлагийн үзлэгээ багшаа би бэлтгэхгүй болохгүй байна. Ангийнхан тэр чигтээ бүжгэлэхээр болчиход байна. Тэнгүүд л бас ЕБС ажил тэгэл хөрхөө хүүхдүүд салгардаал. Тэгэхгүй л миний хүсэж байгаагаар бол өдөр байнга л бэлтгэл харж байгаа юм. Өглөөж бэлтгэл ороод 6 цагт очиж бэлтгэл ороод тэгэл хичээл бэлтгэл дахин бэлтгэл тэгжээж л одоо тэр яг улсын төвшөнд очиж тоолоход бэлтгэлээс л бүх юм шалтгаалж байна тийм үү? Ерөөсөө тамирчин хүний гол зорилго юу штэ тий үр дүнтэй. Ерөөс хазаахад болчих юм бол бас бидний амжилт үзүүлэх нь ч жоохон ойрхон болох юм байна. Гэхдээ хичээлээ бас хийгэрэй гэж хэлдэг. За одоо энэ өсвөрийн тамирчин буюу одоо энэ сагсан бөмбөг сонирхож байгаа ямар ч спортоор хичээлж байгаа хүүхд болгоны ард нэг гэр бүл асран хамгаалагч нар байж байгаа. Энэ хүмүүс энэ хоолн дээр нь юу нь яаж анхаарасаа гэж боддог бай багш. Хоолн дээрээс нь гэх юм бол одоо жоохон шимтгийлтэй хоол идэх юм бол өөрчлөлт бас амар ойрхон хурдан гардаг юм шиг байна. Би одоо манай Maximus Fitness-ийн Азгүй гэх багш дээр өөрөө бас явдаг. Тэгээд төмөр өргөд бас 6-7 сар болж байгаа байхгүй. Тэгээ хоол идэхгүй зүгээр л эхний ээлжинд хүүхдүүдтэй нэг жоохон зөв бие галбиртэй болж үзүүлье ч юм уу. Өөрөө бас үр дүн гаргаж үзүүлье. Багш нэг юм байж хаад ийм ондог утсан ш. Тэгэхээр 2-3 сарын хугацаанд хоолн дээрээ жоохон анхаарахад бол шал ондоо болж байгаа байхгүй. Тэр хүүхдүүдийг ч гэсэн хоолн дээр нь эцэг хүүд нь сайн анхаараарай. Ундаа их ууж штэ тий уулгаарай. Бэлэн гомд хийдвэл одоо эцэгөө чинь тэгэл хөрхи ажилдаа болохоор л за маа миний хөрийн халаасны мөнгө шүгээ өгч юм бол эднэр нь тэгэл айл болохоор буруу юмыг л авч идэж байгаа. Тэгэхээр би 7 хоног байр тэмцээнд явахдаа бол айл болохоор л шимт хичээлтэй шөлтөө хостой хоол идүүлдэг. Ерөөс ундаа уулахгүй ус юм уумаар л ус аваад уучих. Тэгэл эрт унд тэгээ сүү сайн уу гэдэг ч юм уу. Тийм кальц. Тэгэл нөгөө нэг 100 байрлахтаа ч гэсэн бас ундаа утас судал тэгэл тэд нар ч мөрөөдлийн юмт шүү дээ. Манай нэг хүүхэд чинь нөгөө нэг ийм онлайн дэлгүүр гээд бинтер спортын газарт ингээ байдаг ширэглээ хорохтой. Тэрний гадаа шөнө 9 цагийн үед ингээ харцсан байж. Чи юу хийж байгаа гэж багш зүгээр ууж ийн гэж төсөөлөө. Тийм болтлоо ингээ ундаанаас бүр ангид болцсон тэгээ.
Тэгэл жижигрүүд манай гом идэ ундаа гэж тажиуд нь зүгээр хараа яждаг гэсэн. Гоё юм аа. Тэгтээ багш харчвал болохгүй л дээ. Тэгэхээр биднээс жоохон ангид байчих юм бол хүүхдүүдийн өсөлтөнд нь ч гэсэн нөлөөлж магадгүй. Тэглгүй яхав тэгнэ. Мэдээж тэр бол тодорхой тий. Ундаа ч өөрөө нийл сахарын агуулмж хамгийн өндөртэй тий. Тэгэл сахарын агуулмж өндөртэй учраас ямар их сүрэг нөлөө бах вэ гэдэг юм чинь бол өндөр байгаа. За тэгээд одоо манай Дорногов аймагт бол сүүлийн үе цагсан бөмбөг одоо волейболын тэмцээн бол алгасахгүй болж байна. Сонирхогчдын лигүүд нэмэгдэж байна тий. Тэгээд өсвөрийн одоо энэ тэмцээнүүд бол маш их явж байна. Энэ өөрөө бол манай энэ сагсан бөмбөг одоо волейболын спорт гэдэг юм. Энэ болгоныг бусад спортууд ч гэсэн маш сайн хөгжиж штэ одоо. Тэгэхээр шатыг бол нэлээд явж байна. Энэ тэндээс бол хольж байна. Том легионеруудыг авчраа гоё тоглолтууд зохион байгуулж байна тий. Тэгээ энэ 1000 спортын зохицолборыг бол битүү ашиглаж ингэж бодож байна тийм үү агшаа. Энэ маань хүүхдүүдэд бас одоо заавал энэ тэнд очиол тий. Одоо өөрсдийн мундаг гэж боддог хүмүүсийг үзэх биш. Зардал мөнгөө хэмнээд эндээ байнгаа гоё тогтоод ухтай тий спортын зааландаа дасгалаа хийгээд ингээд иргэдээс нь харах их том боломж юм болоо гэж бодож байна. Энэ дээр бол Биен тамир спортын газар бол нэлээд бас идэв санаачлагтай аймаг орон нутгийг ч гэсэн дэмжиж байгаа харагддаг штеп. Энэ бол даваа тал багшаа. Тийм даваа тал. Сая 21 аймгийн нэг цуврал лигүүд ирэхэд л тэр үл өстэй үнэхээр гал гарцсан. Хүүхдүүдэд маш урам зориг өгсөн. Бид нэр Дорноговын нэр шигшэг дээрээс тоглох юм бол ингэж л гоё тоглох юм. Тэр ордны уур амьсгал бол. Тасархай гоё тий. Тасархай гоё. Тэгэхээр одоо манайх шиг ийм гоё том цогцлбортой аймаг байхгүй байгаа шүү дээ тий. Байхгүй тий. Тийм. Гэтэ одоо дархан чинь бүр аймаг байраад комплекс болсон тий. Сая би 8 сард 7 сард Арангайд очиход яг манайхтай адилхан цэнхэр ийм ордон байгуулалт ашиглалтанд орж байгаа гэсэн сурд болсон. Тэгвэл ингээ аймагуд ч гэсэн яг энэ нөгөө спортын барилга байгууламжуудаа өргөтгөөд байна тий. Тэгээ өргөтгснийхаа хэрээр бол одоо тэр хэмжээгээр олон хүүхдүүд олон одоо сонирхчид бол нэмэгдэж байна л гэсэн үг байхгүй тий. Заал гоё аятад тухтай зааланд бэлтгэл хийнэ гэдэг чинь маш том даваа тал тий. Янз нь шүү дээ. Хойд зааланд бэлтгэл хийдэг байсан. Хойд заал маань ч гэсэн ер нь бол янз юм. Гэтэл Биен тамир спортын газрынхаа энэ ордон маань бол энэ зааланд энэ хүүхдүүд бэлтгэл хийнэ гэдэг бол эдгсэн бэлтгэлээ хийгээд дүүшинд орчин. Сайхан 100 бол хүтэн дүүштэй, марч цаанаа саунтай. Тэгээ дээшээ гараад төмрөө өргөчин зохицолборнд гэдэг. Бүх боломж байна тий. Тэгэхээр одоо тухайн хүүхэд одоо ямар цаг зав шалтгааллах вэ? Хэр дуртай байна тий? Хэр хүсэл сонирхолтой, хэр зоригтой, хэр сахилга баттай байна гэдгээс одоо цааш үр дүн гарах гэдэг. За амин үслэнгийн хувьд одоо чиний ерөөхдөө одоо энэ тамирчин шиг болох юмсан гэж бодож одоо юу урам зориг авдаг ямар тамирчин байна? Сэргэлэн асуулгуудын. За холбон тоглогч те. Сэргэлэн зөв. Өөр юм бэ? Зөв гэнэ. Өөр одоо бар султ байна. Саяхан шинээрсэн. Тэгээд тэр хоёроос л. Аха. Ер нь бол тоглолтуудын байнга үзэж байна те. Одоо зурагт үзүүл одоо тэгэл спортын сүгээс салахгүй юу? Салахгүй те. Одоо Дорногов чинь тайлбарлаж байна. Сагсан бөмбөг дээр тайлбарлаж байна. Гар бөмбөг дээр тайлбарлаж байна. Тайлбарын шатанд одоо спорт дээр бол байна гэдэг нь өөрөө асар их мэдлэгтэй. Тэгээд спорт сонирхож байгаа тухайн спортыг сонирхож байгаа хүмүүс бол яалтчгүй одоо ингээл бас мэдлэгээ бол нэмэгдүүлэхээс өөр аргагүй шүү дээ тий. Байнга л туршлага судалж байгаа шүү дээ тий. Үзэж харах юм ч гэсэн үнэхээр бас гоё болж байна тий. Нээлттэй. Сая ихэд бид нар дээдлигийн 2 тоглолтыг үзчихэд ирж байгаа байхгүй. Бүүнөр үзчихэд ирсэн. Яг тоглолтоо дуусчаад тэгэл хажуудлын юж ярианаар ороод 2 тоглолт үзчихэд ирсэн тэгэл. Тэр ч гэсэн хүүхдүүдэд одоо бас маш том урам зориг өгж байгаа. Би том болоод энд тоглоё гэсэн хүсэл мөрөөдөлтэй ч хүүхдүүд зөндөл байна. Мөрөөдөл нь үүсээ. Тэр мөрөөдлийг л толгойдоо жоохон аваасаа. Тэг мөрөөдөлтөө өн чинь бас хичээн. Тэр болгоныг л өгөхийн тулд ер нь би бас жоохон хичээдэг. Тэмцээн болгон дээр яг хав тэмцээн дээр амжилттай оролцох нэг чинээс явахдаа за медаль авъя гэсэн зорилготой л явж байгаа. Бас бус зүйл нь хүүхдүүд маань бас нэг жоохон нэгийг бодож хоёрыг тунгаачаад за гэсэн зорилготой ирээсэй л гэдэг үүднээс бас усын аврахад явдаг да. Тэгэлгүй яг уу сая 1 2 3 дугаар байранд хаана хорлоо? Нэгт модон. Хоёрт алдар TG. Гуравт өмнө говь ёл. Өмнө говь чинь юу Улаанбаатарт байгаа баг байна уу? Эсвэл одоо яг аймгаас ирсэн баг байна уу? Өмнө говьоос ирдэг. Өмнө говьч манайхыг бодвол нэлээд том. Дээрээс нь бас одоо намайг бодвол багш нь арай олон жил ажилласан. Тэгээ дээрээс нь арай олон хүүхдүүдтэй гадагшаа дотгошоо ч гэсэн ер нь
нэлээд тэмцээн оролтонд явдаг. Яг энэ нас нь. Австрали руу ихэд бол нэг удаа яваад бас төрүүлж мөрүүлж идсэн байна. Оо за. Аха. Бас сайн баг байна те. Аха. Тэгэлгүй яг хөө тэгэхээр одоо энэ болгоноос л туршлага судлаа шүү дээ те. Аа. Багш юу н одоо энэ жилийн зорилго юу байна? Одоо ерөөхдөө хүүхдүүдээ бол дараагийн насндаа бэлдэж байна. Бэлдээд давхар явчих юм биш үү? Ер нь наснд нь те. Тэгээ өөр ямар зорилготой байна? Бас энэ дээр ямар дэмжлэг ер нь ингэчүүл одоо бид одоо илүү их ингээд сайжрах бас боломж харагдаад байгаа юм гэдэг. Дэмжлэг гэх юм бол манай Сагсан бөмбөгийн холбоо, дээрээс нь биеийн тэмцээн спортын газар, эцэг эхчүүд тэгээд одоо мэрэгжлийн төвшөнд тоглож байгаа ах нар маань бол тултал дэмждэг. Тэгээд энэ ташрамд тусалж дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлаа. Бид нэр одоо итгэлийг нь алдахгүй би цаашдаа алдсан алдаагаа ч гэсэн засаад ингээд бэлтгэл сургалтаа сайн хийгээд дорногийнхаа нэрийг дахин өндөрт гарганаа. Тэгээд байнга дэмждэгт баярлаа. Тэгээд цаашдын зорилго бол ер нь би насны улсын аврагт ерөөсөө явдггүй. Одоо энэ U14-т яваад U16-д яваад ч юм уу ингээд нэг таймлоод нэг жилдээ нэг 2 3 удаа ер нь явъя гэсэн зорилготой байдаг байсан бол одоо U15, 16, 17-д ер нь бүх наснд нь оролцсон. Явах хэрэгтэй байна. Тэгжээж нөгөө дараагийнхаа нөхөн те. Энэ жил ингэсэн бол дараагийн нас нь угаасаа байж байгаа учраас тэгэл туршлага болоод ороод ирэхээр юм те. Тэгээд одоо энэ жил чинь нөгөө 4 жилд нэг болдог хүүхдийн наадам маань 2 жилд нэг болоод энэ жил болно. 4 жилд 2 жилийн өмнө болж 2 жилийн өмнө Баян онгорт болцсон. Тэгсэн. Тэгээд тэрнээс хойш 2 жилд нэг болцсон. За. Ер нь бол 4 жилд нэг болдог. Тэр маань болно. Тэгээд тэрэнд манай U16-гийн залуучууд маань оролцсон. Тэгээд эхлээд бүстэй дараа нь улс руугаа явна. Тэгээд тэр нь бас нэг жоохон фокуслаж төвлөрч тэр үл ямар ч клубүүдийн багууд байхгүй учраас ер нь шанстай үзнэ гэж бодож байгаа. Тэгэхээр тэрэнд жоохон фокус өгч जैन. Дээрээс нь бүх насны хүүхдүүдээ эхний ээлжинд улсын аварга үзүүлнэ. Тэгээд улсын аварга үзсэн хүүхдүүд бол дараа жилээс арай гайгүй өөр төвшөнд тоглоно гэсэн зорилготой л бэлтгэлээ. Бид нар ч одоо өчигдөр амраал өнөөдрөөс одоо ингээд шүү бэлтгэлд орж байна. Бэлтгэлдээ дагууллаа явна. Тэгин л дээ одоо нэг жилийн тэмцээн уралдаанд тодорхой юм байна шүү дээ тий. Насны улсын аваргууд байна. Хүүхдийн наадам. Хүүхдийн их наадам байна. Хүүхдийн их наадамд чинь аймагуд өөрсдөө яг нэлээд аймагаараа оролцдог. Нэлээд одоо өрсөлдөөнтэй, зохион байгуулалттай болдог шүү дээ тий. Энэ жил аль хаана болохоор Улаанбаатар хотод болголоо. Төвд Ер нь Баян онгорт болсон нэлээд хол зайтай. Тамирчид дээр яадаг. Ааха. За амин хүслэнгийн энэ жилийн зорилго юу байна? Энэ жил бэлтгэлээс ээж байгаа л дараа жилийнхаа улсын аврагт сараад л гэж байгаа. Чи ер нь ингээд нөгөө багшуудаа сэтгэл зүй дээр багийнхан ер нь жоохон дутуу байсан гэдэг дээр хэр санал нийлэхгүй байж бас байж болно шүү дээ тий. Нийлж хаа. Яагаад? Нөгөө модон гэдэг багаас л манайхан бүгд айчсан нэг сайн модон сайн гэлээ. Тэгээ сайныг яг юунаас харсан юм? Нөгөө нэг тийм одоо хэдэн ч удаа модон ч улсын аврагт одоо 2 удаа төрүүлсэн. Энэ жилд нэлээ 3 удаа төрүүлсэн. Тэр нь манданаас нь тэгээ тэрнээс нь л айцаад модон ч тэдүү удаа төрүүлээд үтцсэн гадагшаа явцсан гэл. Тэгэл тэрнээс нь айхал. Хамгийн хүзээтэй байсан баг нь юу? Алтын төлөө тэр модонтой тоглосон юм биш үү? Тоглосон юм биш нуглаан дээр те. Зөвлөг дээр тоглосон юм байна те. Мэдээж тоглосон байж таарах гэдэг юм л та. Тэг үнэхээр мундаг юм байна. Нэг дурцсан гэж те. Нөө ер нь бол нэг ялгараад байх зүйл баг. Тэгээд манайх бүгд айч айгаад бүгд сэтгэл зүйн онцгойс болохоор тэгэл нэг биеэрээ тоглохгүй тэгэл чигдсэн. Багийн ахлагч нь хий. Амин хүслэн үү те. Амин хүслэн ч одоо тэгэл амин судсан юм биш те. Багийнхаа ер нь бол те. Тэг мэдээж одоо холбон тоглож байгаа хүмүүс бол тухайн яг тэр нөхцөл байдалд бол зөв те холбох, маневр хийх гэдэг бол яг холбон тоглогчоос бол бас яг шалтгаалаад байдаг. Тэгээ уйлаад бөмбөгөө залаа явж ирсэн юм шиг вэ штэ тий. Тэгсэн үү? Шартаа л байна тий. Шарл их хөтлсөн. Шар их. Гэтэ тэр шарыг яаж дарах вүлээ? Бэлтгэлээсээ гэлээ. Бэлтгэлээ юу ч хийсэн таслахгүй тий. Зөв. Багийнхандаа юу гэж хэлсэн? За мэдээж одоо хүрлээс мултарч гарч амар сэтгэл зүйг та нар амар хэцүү байсан уу? Тэгэл одоо зайдл одоо юу буцаад нутагтаа чи бэлтгэлээсээ одоо маазрахгүй бэлтгэл дээр маазрахгүй л ийдаа гэсэн. Бэлтгэл бол бэлтгэл айгүй одоо тийм чухал гэдгийг бол яг тэмцээн дээр ороод мэдсэн байгаа байхгүй тий.
Хоёр. Одоо тэгээ танаа гарааны 5 тоглогч ямар хүүхдүүд байна? Аль хин гэсэн хүүхдүүд байгаа? Чи аха. Тинүн Баяр тэгээд анхаа хоёр гэдэг байгаа. Анхаа байгаа. Тэгээд би байгаа. Баатархүү. Тэгээд мужиг гэдэг. Мужиг. Мөнхөрдмэт. За. Ингээд энэ гарааны 5 тоглогч юм байна шүү дээ, тий. Тэгээ нийт багч хэдэн хүний бүрэлдэхүүнтэй лээ? 13. Энд 13 хүний бүрэлдэхүүнтэй гарааны 5 тоглогч. За тэгэхээр энэ 13 хүүхэд бол энэ багийг бүрдүүлж авч явж тий. Сая улсын аварга дээр бол нутгийнхаа нэрийг гаргасан байна. Тэгээ ер нь биеийн тамирын спортын газар гэхгүй, тэдгээр сургууль гэхгүй нутгийнхаа нэрээр тоглоно гэдэг чинь гоё үст тий. Дорногов аймаг гээд тий. Дорногов аймгийн баг гэж явж байгаа яг юу гэж юм? Дорногов гээл бид нар орсон. Бүр нэрээр орсон тийм ээ тий. Гоё юм байна. Урдаа ардаа ямар нэгэн биеийн тамирын спортын газар ч юм уу байхгүй тий. Дорногов гэдэг нэрээр л орсон. Тэгэл би яг. За багийнхаа хүүхдүүдэд яг юу гэж нөгөө нэг баяр хүргэж урам зориг өгмөр байна багш. За магадгүй тухайн үед ингээд бас тий хүүхдүүд маань ингээд дүрт орчих чи бас шар хөдлөн штэ гэдэг шиг мэдээж тэмцээн уралдаанд одоо мэдээж тийм юм байна. Хэлж чадаагүй ч юм уу хэлмээр байсан зүйл нь юу байсан бэ? Бүгд одоо мондөг тоглосон манай хүүхдүүд сайн тоглосон тэгээд хэдүүлээ чаднаа л гэж хэлээ та. Утгагүй амжилтанд хүрэх. Тэгээд бид ч дөрөвт орсныхан дараа бас нээр урам зориг өгөөгүй тэгээд жоохон загинж байгаа тэгэхээр өөрөө гараа төгсөж залаас. Тэгэл өөртөө хувцас солиул ардаас гарч ирсэн би бол гадаа тэгэл байж ядж байгаа л тэгэл ирсэндээ шандтаа. Тэгэлгүй яг хуу дараа жил хэдүүлээ илүү баяртай байдгаар уулзах. Яа тэгэхээр одоо 1 жилийн хугацаа гэдэг юм уу те энэ жилийн одоо бүх төлөвлөгөөнүүд гарсан байгаа. Тэгээд юу 14 насныхандаа амжилт хүсье. 16 насныхандаа одоо энэ жил бас хүүхдийн их наадам болох юм байна. Их наадамд бол Дорногоос одоо бүхэл одоо спортын төрлүүдээр оролцсон те. Энэ болгонд одоо яг энэ амин хүслэн шиг маш олон одоо авьяаслаг те чадвартай, сэтгэлтэй, спорттой хайртай олон одоо хүүхдүүд байгаа. Энэ хүүхдүүд маань нутаг орныхаа нэрийг магадгүй одоо ирээдүйн том тамирчид сууж байгаа хэсгийг бид нар мэдэхгүй байгаа. Тэгэхээр хүүхдүүдэд бас амжилт хүсье. За Сагсан бөмбөгийн дасгалжуулагч даваа хүүдээ бас амжилт хүсье. Тэгээ энэ бүрт одоо хүүхдүүдэд цаг заваа зориулж маш их одоо чин сэтгэлээсээ ажиллаж агаад Дорноговынхаа ялангуяа одоо энэ насанд өнөөдөр төлөөлөө сууж байгаа тий юу 14 насны багийнхны өмнөөс бас талархал илэрхийлье. Цаашдаа одоо Дорногов аймгийн орон нутгаас тий Сагсан бөмбөгийн холбоо за манай телевиз гэдэг юм те бүх хүмүүс эцэг эхчүүд гээд мэдээж илүү их дэмжих бах. Тэгээд дараагийн илүү сайхан амжилтуудаар уулзъя. Тэгээд сан мэдээлэл өгсөнд баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ ди подкаст энэ түрээд өндөрлөж байна. Өнөөдрийн дугаарт биеийн тамирын спортын газрын Сагсан бөмбөгийн дасгалжуулагч Дамданбатын даваа хүү за мөн 1-р сургуулийн 8-р ангийн сурагч Монгол улсын аваргын бэлэгдлийн 5 тоглогчийн нэг. За Эрдэнэ болтын амин хүслэнээр оролцлоо. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.